Үндсэндээ засаг дарга 100 хоногт фикс ажлуудаа бид бас энэ тоон үзүүлэлтээр харуулсан байж байгаа. Албан байгууллага олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон 24 хоног 14 суманд ажил 3000 гаруй иргэдтэй уулзаж саналуудын солилцсон байж байгаа. 33 хоног Паралимпийн медальтныг бас хүлээж авсан. За гадаадын зочид төлөөлөгчтэй уулзаж зарим чөлөөт бүтээн байгуулалтын ажлыг бас эхлүүлсэн. За 700 гаруй иргэдийг аймгийн засаг даргын өрөөгөөр хүлээгээд аваад 100 гаруй иргэдийн өргөдөл гомдлыг бас газар дээр нь шийдсэн байж байгаа. Хөгжлийн төлөө бид хамтдаа аймгийн засаг даргын 2016-аас 20 он хүртэлх хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулсан. За бүгд найрамд хятад ард улсад үндсэндээ 2 удаа айлчилсан. 2 удаа айлчилж тодорхой хэмжээний санам бичгэлийг бас зурсан байж байгаа. Эхний айлчлал бол одоо 3 улсын форумд оролцсон. Дараагийн айлчлал бол одоо шатар сайдын ажлын албатай замын үдийн чөлөө төсвийн ажлыг эрчимжүүлэх энэ одоо санам бичгэл дээр бас гар үсгэж зурсан байж байгаа. За мөн хариуцлагатай уулархай хамтын ажиллагааг зохион байгуулах зөвлөгөөнийг зохион байгуулсан. За ерөнхий сайд Дорногов аймгийн Мандах сумын цагаан суваргын орд Далан жаргалангийн хөгц цовын тэмдний үйлдвэр дээр ажилласан. За энэ ажлын хэсэгт орж ажиллаж бас гэрэл гэгээгүй байж байгаа Хатан булаг Мандах сумын одоо гэрэлцэглэлийн асуудлыг бас концессийн гэрээгээр бас шийдвэрлүүлж бас чадсан. За улсын төсвөөс 17.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаа сангаас 3.1 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөг. За өвслийн үндэс хөтөлбөрийн хүрээнд 872.7 сая төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 3.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг бол санхүүжүүлсэн. За Дорногов аймгийн нутгийн зөвлөлтөд хамтарч замун үүд Дорногов аймагт үндсэндээ 650 мянган төгрөгийн метр квадратын 650 мянган төгрөгийн өртөгтэй хамт үнэтэй орон сууцыг бас эхлүүлж чадсан. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урд болон бусад энэ арга хэмжээнд бас оролцсон байж байна. За ажил авснаас хойш хамгийн ихэд хийсэн ажил бол аймаг байгуулагдсны 85 жилийн зохион байгуулсан. За 85 жилийн үндсэндээ 7 сарын 29-30-ны өдрүүдэд сайн шин хотод бас өргөн дэлгэр бас зохион байгуулж чадсан. За энэ зохион байгуулахад бас манай төрийн байгууллагын ажилтнууд, ялангуяа манай 13 сумын иргэд төр зохионын байгууллагууд бас амжилттай бас энийг хэрэгжүүлж энд бас нэлээдгүй олон хүнд цуглаж ард иргэдээ бас энэ 85 жилийн байгаа бас ёслол төгөлдөр бас тэмдэглэсэн. За замун үд суманд Америкийн нэгдсэн улсын элчин сайд Женнифер Замидал Галтбай 7 сар Дорногов аймагт үндсэндээ айлчилсан. За Дорногов аймагт айлчилж замын үүдээр 2017 онд багтаага цэцэрлэг сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх ийм үйл ажиллагаа бол явагдсан. Тэгээ үндсэндээ бол энэ дараа оноос эхлүүлээд замын үд суманд замын үдийн гэр хороололд 50 ортой цэцэрлэг, замын үдийн төвдөөр бол одоо ингээд сургуулийн ажлууд эхлүүлэхээр ингэ санам бичиг бол зурсан байж байгаа. За бүс нутгийн аяж жуулчлалыг хөгжүүлэх эхлэл бол үндсэндээ тавигдсан. Бид бол одоо урд нь бол нэг өдрийн аяж жуулчлалуудыг ийм асуудал ярьдаг байсан. Зөвхөн замын үдээр орж ирээд эргээд одоо гардаг байсан бол эдгээр бүс нутгийн аяж жуулчлал хийж Дорногов аймагтаа бас 2-3 хоног бас өвөр Монголын өөртөө засах орны одоо иргэд за хөрс зэрэгтэй одоо хойд талын одоо улаан үүд эрхүүгийн иргэд бас Дорногов аймагт 2-3 хоног бас аялж хамрын эд одоо хам баян зөрхүүлд энергийн төвд бас аялуулах ийм одоо бас уулзалтуудыг бас хийсэн байж байгаа. Үндсэндээ 2-3 хоног Дорногов аймагт айлчлах юм бол Дорногов аймаг эдийн засгийн хувьд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнүүд эдийн засгийн эргэлтийн хувьд бас ийм сайжрах ийм хандлагатай болох юм байна. Тийм учраас энэ бүс нутгийн аяж жуулчлалыг бас хөгжүүлж ялангуяа Дорногов аймгийн энэ хамрын эд тойрсон аяж жуулчлалыг бас ямарсан хөгжүүлэх нь нэм тэргүүний бол зорилго юм байна гэдэг үгээр бол 90 хот болон одоо хотын холбогдох хүмүүстэй бас уулзсан байж байгаа.
За Шизоко, Японы Шизоко мужийн 5 жилийн энэ 2016 онд болсон. Тэгээд энэ 5 жилийн ойд одоо Шизоко мужийн амбан захирагч, дээр нь одоо тухайн мужаас 30 гаруй одоо төлөөлөгч, 30 гаруй хүүхэд, 20 гаруй одоо албаны хүмүүс ирсэн байж байгаа. Тэгээд Орон аймагт үндсэндээ цаашдаа дахиад 5 жилээр хамтын ажиллагааны гэрээгээ бас сунгаж чадсан. Цаашдаа бид нар 2017 оноос эхлээд Японд явж байгаа хүүхдийг ямарваа нэг одоо сургалтын төлбөрч юм уу, аялын зардалч юм уу ийм авахгүйгээр Япон улсад одоо аялуулах ийм тохирцоонд бас хүрч чадсан. Дээр нь ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг Японд одоо боловсрол эзэмшүүлэх, Японд одоо сургах, дээр нь одоо Японы Шизоко мужийн гудамж талбайг бас Орон аймаг дээр байгуулах ийм гэрээ хэлцээрийг бол хийж чадсан. Тэгээ энэ ажил бол одоо 2017 оноос эхлүүлээд хэрэгжээд одоо явна. За 3 улсын эдийн засгийн хамтын ажиллагааны форумд бас оролцсон байж байгаа. Түрүүн би бас хэлжсэн бүгдийн хятад ард улс, Монгол улс, Оросын улбаны улсны бүс нутгийн эдийн засгийн бодлооны идэвхтэй харилцааг идэвхжүүлэх зорилгоор Хятад, Монгол, Оросын энэ форумд бол үндсэндээ миний бие оролцсон байж байгаа. За энэ үеэр одоо Шилийн гол 90 хотуудад Шилийн гол 90 хот мөн авах хушуудтай бас холбогдох, манай Эрдэнэ сум, Сайн шанд сумын бас гэрээ зурах, найрамд хамтын ажиллагааны гэрээ зурхын үйл ажиллагаа бол явагдсан. Тэгээд энэ бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, ялангуяа энэ 3 улсыг холбосон коридорыг бас бий болгох энэ чиглэлээр бас санамж бичиг бас зурж ингэж ажилласан. За 3 улсын Таранзит тээврийн цуваад Орон аймгийн нутаг дэвсгэр бас явж өнгөрсөн. За энэ бол эхний ээлжийн туршилтын энэ одоо явалт байсан. Тэгээ энэ явалт маань, энэ тээвэр маань одоо үндсэндээ амжилттай болсон. Энэ амжилттай болсон учраас энэ 3 улсын Таранзит тээврийн энэ ачаа эргэлтийн энэ үйл ажиллагаа 12 сарын одоо сүүлээр эхлээд үндсэндээ Оросын улбаны улсын эрхүү мужаас Өвгнэн Хятад ард улсын 90 хорт хүртэл Тэнжиний бомб хүртэл одоо энэ явахаар болсон байж байгаа. Тэгээ энэ одоо ачаа эргэлтийн ачаа тээврийн үйл ажиллагаа бол Орон аймгийн нутгаар дэвсгэрээр одоо өнгөрн үүнийг дагсан одоо манай зам дагсан одоо бүтээн байгуулалтууд, зам дагсан одоо хөгжил бас бий болох юм хандлага бол бий болж байгаа. За замын үүдийн чөлөөтсөн ажлыг эхлүүлэхээр шадар сайдын ажлын албатай, за өр Монголын урьдчилан хорны гадаад хөдөлгөөн хамтын ажиллагааны чиглэлийн хүмүүстэй уулзсан байж байгаа. Эхний ээлжинд бид энэ чөлөөтсийг эхлүүлэхийн тулд томоохон одоо үйлдвэр, ноолуур, за бусад одоо бүтээгдэхүүн явуулахаасаа илүүтэйгээр энэ одоо чөлөөтсийн үйл ажиллагааг яаралтай 2017 онд нь идэвхтэй оруулах, ялангуяа энэ дээр нэг 3-аас 4 одоо томоохон одоо худалдаа үйлдвэрлэгчдийн цэг барих, энүүгээрээ дамжуулаад одоо манай Монгол Улсын иргэдийн одоо гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдах, цагаан эдээг худалдах, махан боловсруулах, махан бүтээгдэхүүнийг одоо худалдах, энэ одоо худалдаа эргэлтийг бас эхний ээлжинд бол бий болгох нь зүйтэй юм байна. Ингэхгүйгээр бид одоо чөлөөт үсгэж олон жил ярьсан. Тэгээ энэ томоохон бүтээн байгуулалт болон томоохон одоо энэ үйлдвэрийн газар барих юм бол одоо цаг хугацаа алдах юм байна. Эхний ээлжинд ямар ч хэлсэн одоо томоохон худалдааны төвүүдийг бий болгож бараа таваараа худалдааж энэ том зах зээл рүү бол гаргах нь бол зүйтэй юм байна гэдэг энэ ажлыг бол эхлүүлсэн байж байгаа. Тэгээ энэ ажил бол одоо 2017 онд бол эхлээд барилга байгууламжаа бас бариад эхлэх ийм одоо боломж бас бүрдсэн. За мандах наран Мянган айлын орон сууцны 1-р ээлжийг одоо шавыг тавьж ажлыг эхлүүлсэн байж байгаа. Та бүхэн мэдж байгаа бах. 266 айлын шавыг бид нар энэ 36 айлын одоо хажууд 4 айлын орон сууцыг бол шавыг тавьсан. Мөн одоо замын өвдөд 3 одоо 180 айлын одоо шавыг тавьсан байж байгаа. Тэгээ бид нар энэ ондоо багтаагаад энэ богино хугацаанд бас нийлээд үндсэндээ 400 гаруй айлын орон сууцны ажлыг бас эхлүүлж чадсан. За энэ орон сууц маань үндсэндээ бас зоригтой бүлэг рүү бас чиглэсэн. Ялангуяа энэ ахмадууд, за залуу гэр бүл,
мөн одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ иргэдэд одоо зориулж энэ зорилт бүлгэрүүл чиглэсэн хямд үнэтэй чанартай энэ ажил орон сууцыг одоо бас эхлүүлж чадсан. За энэ орон сууц маань ямар хэмжээнд явж байгааг бол та бүхэн бол одоо бас хараад мэдэж байгаа. За оюутны сургалтын төлбөрт бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Ялангуяа энэ бага дунд орлоготой, амжиргааны баталгаа төвшнгөөс доогуур орлоготой, өргөх толгойсон эмэгтэй ийм одоо хүүхдүүдэд оюутны бас тэтгэлгээ бас 31 оюутнуудад бас үзүүлсэн байж байгаа. За замун үд суманд тээвэр логистикийн төв байгуулах энэ ажлыг одоо үндсэндээ эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны 71 сая долларын өртөгтэй. За 11.6 км орчим төмөр замтай ийм одоо томоохон одоо бүтээн байгуулалтыг бас бид нар бас эхлүүлж чадсан. За энэ маань өөрөө хятад улс руу нарийн болон өргөн цагиргаар бас холбогдсон. Дээр нь энэ ашиглалтанд орох юм бол үндсэндээ 500 гаруй одоо ажлын байрыг одоо шинээр бий болгох 128 га дээр ийм томоохон одоо бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. За энэ бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банктай хятадын 21-р төмөр замын групп одоо барьж байгуулж байгаа. За энэ маань үндсэндээ 2018 оны 6 дугаар сард одоо ашиглалтанд орно. Энэ хэрвээ ашиглалтанд орох юм бол одоо хятад улсаас орж ирж байгаа ачаа эргэлт, бараа эргэлт бол одоо бас тодорхой хуваар бас нэмэгдэж олон хүн одоо ажлын байраар хангах юм боломж одоо бас бүрдсэн. За зүүн баянгаас ханги мандлын боомт хүртэлх шинээр төмөр зам барих ажил судалгааны ажил бол үндсэндээ эхэлсэн. За Улаанбаатар төмөр замын хувь нээвс нийгэмлэг, за мөн одоо Монголын төмөр зам, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за зам тээврийн яамууд, зүүн баянга ханги мандлаас зүүн баян явах энэ замын маршрутын судалгааны ажлыг бол үндсэндээ эхлүүлээд байж байгаа. За энэ ажил маань энэ 2017 онд эхлүүлэх юм бол 2018 онд бас ашиглалтанд оруулах ийм бас боломж үрдэн. Тэгэх юм бол манай энэ говийн бүсийн Улаанбаатар, Хатанбуулаг, Хөвсгөл аймагуд бас төмөр замчд биелдэх, үүнийг дагаад бас тодорхой хэмжээний суурьшийн бүсүүд бас бий болгох, мөн одоо манай тоочог өртөөнүүд бий болж олон хүн бас ажлын байраар одоо бас хангагдах ийм бас боломж үрдсэн. Тэгээ энэ үндсэндээ бол энэ ондоо багтаагаад одоо концессийн гэрээгээр эхлэх энэ ажил бол одоо үндсэндээ Монгол Улсын засгийн газрын хэмжээнд бол яригдаад явж байгаа. За бүгдний хятад ард улсаас замун ууд суугаа ерөнхий консул үндсэндээ Дорногов аймагт айлчилж хамтарч ажиллахаар болсон байж байгаа. Үндсэндээ консул Дорногов аймагт ялангуяа боловсрол эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг цэцээ үзүүлэх, аялал жуулчлалыг бас хөгжүүлэх, Дорногов аймгийн төрийн байгууллагууд болон сумдыг хятадын муж хотуудтай бас хамтын ажиллагааг нь эхлүүлэх, гэрээ хэлцээрийн байгуулах, дээр нь тодорхой хэмжээний оюутнууд, сурагчдад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмж, техник зэслийн дэмжлэг үзүүлэхээр бас зургалсан байж байгаа. Бид энэ ажлыг бас мэдээ эрчимтэй эхлүүлж 2 удаагийн одоо группийг одоо бүгднийд хятад ард улсад аялуулад туршлага солилцуулсан. Мөн одоо 12 сарын 2-нд консул ирж манай Анагаахны коллежийн оюутнуудад тэтгэлэг өгөх, дээр нь одоо амжиргааны баталгаа төвшнгөөс доогуур орлоготой хүүхдүүдэд бас тэтгэлэг өгөх ийм ажил бол одоо зохион байгуулагдаад явна. Бид энэ консулаар дамжуулаад ялангуяа энэ Дорногов аймгийнхаа гадаад харилцааг бас өргөжүүлэх, зөвхөн бид Эрийн хот, Бугат хот, Дархан мөн өгшүү гэж харахаасаа илүү цаашлаад хятадын одоо зүүн өмнөд Азийн одоо улсуудтай бас холбогдох ийм бас боломж болцоог бас энэ консулаар дамжуулаад бас хэрэгжүүлэх гэсэн бодолтой байж байгаа. За Дорноговд үйлдвэрлэх үзэсгэлэн худалдаа намрын ногоо өдрөөд 2016 оны 1 цаг хэмжээ болсон байж байгаа. Энэ дээр нийт хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрийн салбарыг сурталч тасалбар жил бүр одоо уламжлан гэдэг нь одоо зохион байгуулагддаг. Алтан намар 2016 үзэсгэлэн худалдаа бол болсон байж байгаа. За энд нийт 12 сумын 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагын
100 гаруй иргэд оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ дээж ард иргэдэд сурталчлан танилцуулсан. За мөнгө хоршоо шилдэг хоршоогоор Эрдэнэ сум одоо шилдэг сумаар одоо шалгалсан байж байгаа. За энэ номын өдрүүд бас Дорногов аймагт бас амжилттай зохион байгуулагдаж явсан. Орон сууц эрүүл аюулгүй тав тухтай амьдралын баталгаа хэлцүүлгийг бас Дорногов аймагт аймгийн иргэдийн төлөөлөлтөй хуралтай хамтран зохион байгуулсан байж байгаа. Ялангуяа Дорногов аймагт сүүлийн үед баригдсан орон сууцнуудын метр квадрат дутах чанаргүй одоо бараа бүтээгдэхүүнээр чанаргүй барилгын материалаар одоо барилга барих энэ үзэгдэл бол газар авсан. Тэгээ энэ асуудлыг одоо бас ард иргэдээрээ хэлэлцүүлээд цаашдаа одоо бас хэн дүнтэй чанартай орон сууцыг бас Дорногов аймагтаас байгуулах. Ялангуяа барилгыг зуурамгийн одоо үүслээр дамжуулж чанартай орон сууцыг бариулах энэ асуудлыг бас бид орон нутагтаа эхлүүлэхгүй бол бид одоо 5 дахь бүр байшинг үндсэндээ жижиг помпоор барьж үндсэндээ энэ хөдөлмөр аюулгүй ажиллагаа ялангуяа барилгын чанар суурьт нөлөөсөн ийм барилгууд Дорногов аймагт сүүлийн 5-6 жил их олноор бол баригдсан. Энийг бид нар халахын тулд энэ одоо хэлэлцүүлгийг бол зохион байгуулсан. Цаашдаа бол энэ барилга гэдэг бол тухайн хүнд үлдэх үндсэн хөрөнгө дээр нь одоо бас хүний аюулгүй байдал эрүүл ухаантай холбоотой. Тийм учраас энийг одоо миксер буюу одоо зурмгийн одоо томоохон үүслээр барьж байгуулж миксерээр одоо шахаж ингэж барихгүй бол маш олон одоо цавтай дээр нь одоо жижиг одоо гар аргаар 1-2 давхар барьдаг одоо жижиг үүслээр Дорногов аймагт ихэнх хэмжээний барилга барьсан. Маш олон одоо чанаргүй барилга барьсан учраас энийг одоо энэ оноос эхлүүлээд бас чанартай үүсэл миксерээр дамжуулж одоо энэ барилгыг байгууламжийг бас бариад явах нь бас зүйтэй юм байна. Тэгэхгүй бол бас энэ ард иргэдийнхээ бас амьдрал ард иргэдийнхээ бас энэ хөрөнгө мөнгийг бас чанаргүй байшин руу оруулах ийм хандлагаагаа ч энийг бас халах үйл ажиллагааг бас зохион байгуулж энэ хэлэлцүүлгийг бас бид бас зохион байгуулсан байгаа. Сургуулиуд, дээр нь соёлын байгууллагууд, дээр нь спортын байгууллагуудын наадмыг Дорногов аймагт бас зохион байгуулсан. Хуучин бол одоо боловсрол соёлын яам гэж байсан бол одоо боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам болсон. Энэ яам болсонтой хүрээнд энэ олон байгууллагуудыг хамтарч энэ спортын наадмуудыг бас бид бас орон нутагтаа бас амжилттай зохион байгуулсан. За бидний энэ богинохон 100 хоногийн хугацаанд бас Дорногов аймагаас одоо пара олимпийн төрөлд одоо олимпийн их наадамд манай Дорногов аймгийн одоо тамирчин залуу хүрэл медаль үзүүлсэн байж байгаа. Цаашдаа бид энэ дэлхийн аварга болон олимпийн одоо энэ томоохон наадмуудаас амжилт гаргасан тамирчдаа бас урамшуулах, алдаршуулах, тэдний бас нийгмийн баталгаа, амьдралын баталгааг бас хангах талаар бас тодорхой бас ажил бас зохион байгуулад явъя гэсэн бодолтой байж байгаа. Энэ бол одоо бас Дорногов аймгийн түүхэнд байгаагүй. Ялангуяа Дорногов аймагаас анхны одоо авээ тамирчин бас төрөх ийм боломжийг энэ залуу бас хангасан байж байгаа. За аймгийн засаг даргын хөгжлийн төлөө хамтдаа үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрийг бол аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаараа бид батлуулж чадсан. Үндсэндээ энэ хөгжлийн төлөө хамтдаа үйл ажиллагааны хөтөлбөрийг бид нар батлахдаа сум даагналаг төрийн байгууллага иргэдээс нийтдээ 400 гаруй санал ирсэн ба иргэдийн санал үндэслэн 4 үндсэн бодлогын хүрээнд 79 зорилт тэргүүлэх зорилт 338 арга хэмжээг хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байгаа. Тэгэхээр бид энэ 4 жилийнхээ мөрийн хөтөлбөрийг ямарсан энэ 4 жилдээ багтааж хэрэгжүүлнэ. 2017 оноос эхлэж тэгсэн бид ард иргэдтэй амлаж байсан ялангуяа энэ орон сууцны хэн дүнтэй орон сууцны хорооллуудыг аймгийн төв дээр бас барих, арын төмөр зам дээр барих, цэцэрлэг барих, кино театр барих, Дорногов аймгийн энэ 6.8 км одоо хуучин одоо Зүүн Баянгийн одоо нефтийн шаараар хийсэн зам болгон одоо янз янзын информацид ордог энэ замаа нэг асфальтанд болгох энэ томоохон бүтээн байгуулалтын ажилдаа 2017 онд багтаагаад бид бас хэрэгжүүлнэ. Бид энэ 4 жилийн хугацаа бол богино хугацаа. Тэгэхээр энэ ажилдаа бол бид нар эрчимтэй хийлгээд явна. Одоо бол бид бол энэ мөрийн хөтөлбөртэй холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өөрчилж байна.
дээр нь одоо эрчим хүч болон барилга байгууламж, саад энэ чиглэлээр одоо зураг төслийг бас зургийн байгууллагатай бас хамтраад хийгээд явж байна. Өчигдөр ихэд одоо манай замыг одоо холбогдох бүгдийн хятад ард улсын бас замын компани, Монгол улсын бас замын тэргүүлэх инженерүүд ирж бас үзээд газар дээр нь бас танилцаад явсан. Мөн одоо зургийн одоо компаниуд бас Дорногов аймаг дээр ажиллаад ингээд батсан байж байгаа. Тэгэхээр бид нар 2017 онд бол багтаагаад ялангуяа Дорногов аймгийн сайн шант хот болон замын үд дээр бол томоохон энэ зорилтод дэвшүүлсэн эмгтэй байгуулалтын ажиллагаа бол эхлүүлнэ гэсэн бодолтой байж байгаа. За газрын шин ногоо, говийн ногоо тариалагчдын дэмжих уулзалтыг бас хэвцүүлгийг бас зохион байгуулсан байж байгаа. Тэгээ энэ дээр манай сайн шан суманд дөрвөн үйлдвэрлэлийн нарлаг хүлэмж бас одоо Чехийн Польшийн хөрөнгөөр бас байгуулагдсан байдаг. Мөн одоо Алтан ширээ сумын сайн ус багт газар тариалангийн бүс байгууллага артезийн усыг ташиглан 9 га газарт бас тусдын устгааны систем бүхий ижбүрэн устгааны барилга байгуулалт барьж байгуулах, аймгийн төвд нэгдсэн зөөр байгуулах энэ ажлыг бас энэ хилцүүлгийн үеэр одоо бид нар бас газар тариалагчдаа уулзаад энийг бас одоо 2017-18 онд багтаагаад хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн юм шийдвэрийг бас гаргаж ногоочдынхаа одоо бас үгийг сонсож тэдний одоо гаргасан шийдвэрийн дагуу бодлого боловсруулаад бид бас ажиллаж байна. За өргөн суманд шин цэцэрлэг барьсан байж байгаа. Эрдэнэ суманд бас цэцэрлэгийн их засварын ажлыг бас бид хийж чадсан. Та бүхэн бас телевизээр бас харсан бах. Японы өвсний үндэс хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хүрээнд энэ хоёр том бүтээн байгуулалтыг бид бас богино хугацаанд бас хэрэгжүүлж бас чадсан. Эрдэнэ сумын 100 хүүхдийн цэцэрлэгийг бол 800 сая төгрөгөөр барьж 800 гаруй сая төгрөгөөр байгуулсан. Одоо нэг 10 гаруй өргөн сумын одоо нэг 10 гаруй хоногийн дараа бид бас улсын комисс ажиллуулж энэ цэцэрлэгийг хүлээж авах гэж байна. За Эрдэнэ сумын одоо цэцэрлэгийн их засварыг бид бас 150 гаруй сая төгрөгөөр одоо иж бүрэн их засвар хийж хүлээж авсан байж байгаа. Тэгэхээр энэ өвсний үндэс төслийн хүрээнд бас энэ хоёр томоохон бүтээн байгуулалтын ажлыг бас сум орон нутагтаа бас хийж чадсан. За өвөр Монголын өр төс засах орны олон улсын Монгол эмнэлгийн эмч нарыг Дорногов аймагт бас ажиллуулж чадсан. Цаашдаа бид бас энэ эмч нарыг жил болгон бас Дорногов аймагт ирж ажиллуулах энэ одоо болцоог бас хангаад явъя. Энэ удаа эхний ээлжинд 12 эмчийг бас бид бас авчирч иргэдээ бас үзүүлсэн. 100,172 иргэнд одоо үн төлбөргүй үзлэг онцлогоо хийж 370 иргэнд эмчилгээ хийсэн байж байгаа. За мөн одоо олон улс эрүүл мэндийн газарт 17 сая төгрөг бүхий нэрийн шаардлагын аппаратыг бас бэлгэлсэн байж байгаа. Тэгээ энийг бид нар энэ цаашдаа энэ өвөр Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй цаашдаа бас хамтарч ажиллана. Эрүүл мэндийн газартаагаа бас энэ хамтарч ажиллах гэрээг бас үзүүлээд Дорногов аймаг болон бусад сумдуудаа бас энэ өвөр Монголын эмчтүүдийг бас үзүүлэх, ирүүлэх, урьд ирүүлж одоо ард иргэдээ бас үзүүлэх энэ үйл ажиллагааг бас эхлүүлж чадсан. Энийг цаашдаа бид бас жил болгон энэ орон нутгатаа бас ингээд зохион байгуулж энэ эмч нарыг бас жил болгон одоо авчирч бас иргэдээ үзүүлэх ийм одоо боломж бас бүрдсэн байж байгаа. За 100-ны мандаа үжигдэглэж сэвжлийн нэрвэж дурлаа Дорногов аймагт бас амжилттай бас зохион байгуулсан. 100 жилийн сэвжлийн одоо 100 жилийн ойн хүрээнд өсвөрийн бүжигчдийн улсын 23 дугаар наадмыг зохион байгуулсан. Энд 10 аймаг Улаанбаатар хотын 9 дүүргийн 240 гаруй одоо өсвөрийн бүжигчд одоо олдсон байж байгаа. Энэ арга хэмжээ бол бас Дорногов аймагтаас өргөн дэлгэр болж олон хүүхэд олон одоо бүжигчдийг одоо хамарсан ийм томоохон бас уралдаан зохион байгуулагдаад бас өнгөрсөө. За хариуцлагатай уул уурхай хамтын ажиллагааны зөвлөгөөнийг Дорногов аймагт бас зохион байгуулсан байж байгаа. За энэ зөвлөгөөнд үндсэндээ Дорногов аймгийн нутаг дэвсгэрт боловсруулах үйлдвэр явуулж байгаа, баяжуулах үйлдвэр явуулж байгаа, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ийм аж ахуйн нэгж байгууллагын дунд зохион байгуулсан байж байгаа.
60 гаруй аж ахуйн нэгж байгууллага энэ одоо зөвлөгөөнд оролцож нийгмийн хариуцлагын хүрээнд одоо олон талтыг хамтран хэрэгжүүлэх хамтын гэрээг одоо бид бас байгуулж ажиллаж чадсан. Ер нь одоо бид цаашдаа Дорногов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын компаниудыг бол бүхий л одоо бодлогын хүрээнд төр захааны бодлогын хүрээнд дэмжиж ажиллана. Гэхдээ бид одоо холбогдох хууль дүрм заарсан хуулийн дагуу ажиллах ийм одоо бодлогыг бас барьж ажиллана. Өнөөдөр бид ажилтаа орлоготой иргэдээ болгоно, ажлын байраар иргэдээ хангана, аж ахуй нэгж байгууллагын одоо өрсөлдөх чадварыг сайжруулна гэж бид бас энэ мөрийн хөтөлбөртэй болон ард иргэдээ бас амлаж ирсэн. Энэ ажлын хүрээнд одоо бид бас энэ аж ахуй нэгж байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ хийхдээ нэлээд олон асуудлыг бас тусгаж чадсан. Тухайлбал одоо Дорногов аймгийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд эхний ээлжинд тухайн сум орон нутгийн иргэдийг бас ажлын байраар хангах, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг бас авч хэрэглэх, татвараа бас хугацаанд нь татварын байгууллагад бас төлдөг болох, тээвэрлтийн үйл ажиллагаагаа Дорногов аймгийн тээвэрчдээр бас хийлгэх, зам харгуугаа бас засаж сайжруулах, дээр нь тухайн сум орон нутагт бас тодорхой хэмжээний нийгмийн хариуцлага үүрж, тодорхой хэмжээний бүтээн байгуулалт болон санхүүгийн нэмжлэг үзүүлж явах энэ чиглэлээр бас бид бас гэрээ байгуулж чадсан. Тэгээ гэрээний нэг талд одоо аймгийн засаг дарга болон аймгийн засаг даргааны тамгын газар, дээр нь одоо манай хуулийн хяналтын байгууллагууд бас тодорхой үүрэгтэй. Энэ үүргээ бид нар тэд биелүүлж чадах юм бол бид одоо ялангуяа төр захааны Дорногов аймгийн төр захааны байгууллагаас гарч байгаа бодлогын хувьд тэднийг бас дэмжиж одоо ажиллаж болох юм а гэдэг юм чиглэлээр одоо бас хамтын ажиллагааны бас гэрээг одоо бас бид бас байгуулж чадсан. За нэгтлэн бодогч нарын зөвлөгөөнийг бас зохион байгуулсан байж байгаа. За Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын 20 жилийн овон арга хэмжээний хүрээнд мэрэгчлэлтэй баярлалаа. Аяныг Дорногов аймагт бол амжилттай зохион байгуулсан. Нийт 20-75 санхүүч энэ аянд бас оролцсон байж байгаа. Цаашдаа бид энэ нэгтлэн бодогчдын мэрэгжлийн чадварыг дээшлүүлэх, ялангуяа мэрэгшүүлэх, мэрэгсэн нэгтлэн бодогч болгох энэ чиглэлээр бас тодорхой бас ажил зохион байгуулж явна. Ер нь одоо нэгтлэн бодогчдын мэдлэг чадварыг дээшлүүлснээр тухайн одоо төрийн байгууллагуудын төсөв санхүүгийн сахлах хат сайжрахаас гадна төсөв санхүүгийн одоо тооцоо бодолд бас зарцуулалт бас сайжрах юм а гэж бид бас үзэж байгаа. Ер нь цаашдаа одоо энэ төсөв байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг бас нээлттэй иргэддээ бас ил тод болгох энэ одоо бодлогыг одоо бид бас цаашдаа бас баримтж ажиллана гэсэн бодолтой байж байгаа. Тэгэхээр энэ нэгтлэн бодогчдын зөвлөгөөнийг бид бас жил болгон хийж нэгтлэн бодогчтой мэрэгсэн нэгтлэн бодогч болгох энэ сургалтуудыг зохион байгуулж энэ шалгалтанд бас тогтмол оролцуулж явах нь бас зөв юм байна гэдэг ийм бас шийдвэрийг гаргаж бас ажиллаж байгаа. За мандах хатан булаг сумын захиргаан эрчим хүчээр хангах ажлыг үндсэндээ шийдсэн байж байгаа. Та бүхэн одоо хэл мэдээллийн хэрэгсэл болон за сошиал өрсөлдсөөр бас харсан бах. Монголын алт компани Монгол Улсын засгийн газартай концессийн гэрээ байгуулад оюу толгоогоос цагаан сувраг хүртэл татах өндөр хүчтэй болон мандах хатан булгийг холбох өндөр хүчтэй асуудлыг одоо хөрөнгийг бол шийдсэн ингээд одоо олон одоо хэл мэдээллийн хэрэгслээр бол гарсан байж байгаа. Бид олон жилийн өмнө төсвийн хөрөнгөөр хатан булгаас цагаан сувраг, мандахаас цагаан сувраг гэсэн өндөр хүчтэй татсан байсан. Гагцхүү бид нар энэ хоёр өндөр хүчтэй оюу толгоогоос цагаан суврагаас хатан булаг мандах гэдэг энэ өндөр хүчтэй асуудлыг хаягдсан ингээд орхигдуулсан байсан. За энийг хувийн хвшлийн Монголын алт компани оюу толгоогоос цагаан сувраг хүртэл одоо татаж, цагаан суврагаасаа одоо манай хоёр татагдсан энэ шугамд холбож ингээд цагаан сараар одоо ямар ч хэлсэн хоёр сум маань одоо гэрэлтэй гэгээтэй болж тэнд бас одоо хүн амьдрах боломж, ажил хийх, бизнес хийх ийм бас боломж бас бүрдсэн байгаа.
За 70 сумыг түшигтэн үйлдвэрийн одоо тосгоныг бид нар бас байгуулахаар шийдвэрт бас хүрсэн байж байгаа. Ялангуяа сая Монгол Улсын ерөнхий сайд 70 сумын хөх цавын одоо цементний үйл ажиллагаатай бас танилцсан. За энэ цементний үйлдвэр бол 2017 оны 4 сард ашиглалтанд орно. За энэ цементний үйлдвэр ашиглалтанд орсноор 900 гаруй одоо ажлын байрыг бий болно. Энэ ажилчдын эхний ээлжинд 70 жаргал нь айрыг сайн шандаас авахар одоо шийдвэрсэн байж байгаа. Хэрвээ энэ үндсэндээ 4 сард одоо ингээд ашиглалтанд ороод явах юм бол үндсэндээ манай 70 жаргалын айрыг сайн шандын иргэд маань бас ажилдаа орлоготой болох ийм нөхцөл бас бүрдэж байгаа. Аймгийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулаад бид нар 1 сард 2 сард энэ айрыг 70 жаргалангийн иргэдийг бас мэрэгжил эзэмшүүлэх, ялангуяа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын одоо баазыг өргөгдөх, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн сургалтын орчин одоо мэрэгжилтэнд жоохон өөрчлөлт оруулаад энэ цементний үйлдвэрийн одоо ангиудыг бас нээж ажилуулж энэ боловсон хүчнээ бол бэлдээ гэдэг асуудлыг за МАК компанитай яриад үндсэндээ бас тохирсон байж байгаа. За мөн хөх цавын цементний үйлдвэрийн цааталд МАК компани ажилчдын тосгоныг одоо барих ийм асуудал яригдж ирсэн. За энэ асуудлыг одоо бид Дорногов аймгийн 70 сум дээр бас түшгэлж энэ одоо цементний үйлдвэрийн одоо тосгоныг бол барих нь бол зүйтэй юм байна гэдэг энэ асуудлыг бол зөвшөлтөд шийдэж чадсан. Хэрвээ бид энэ томоохон одоо энэ суурьшийн бүсийг 70 жаргаланд одоо бий болгож чадах юм бол манай 70 жаргалан сумын одоо сургууль цэцэрлэгээс эхлүүлээд дээр нь одоо 70 жаргалан сумын хүн ам одоо өсөх, дээр нь одоо газар доогоорох одоо дэд үтсэн сайжирч цэвэр бохирусаар холбогдох бас таатай орчинд бас амьдрах ийм бас боломжийг бас одоо бүрдүүлж бас чадсан гэж бодож байгаа. Тэгээ энэ асуудал одоо 2017 оноос эхлүүлээд 70 жаргалан дээр бол томоохон суурьшийн бус одоо бий болно. За энэ суурьшийн бүстэй холбоотой газрын асуудлыг бол сум орон нутаг аймаг бол одоо яаралтай одоо шийдэж энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад явах одоо боломжтой гэдэг ийм шийдэлд бас хүрсэн байж байгаа. За үйлчлэлийн бэлтгэл байдлыг бас бид бас нэлээд хангаж энэ үйлчлэлийн бэлтгэл бас нэлээдгүй олон одоо төсөв хөрөнгө бас зарсан байж байгаа. Ялангуяа бидний хуучин орхигдсон Алтан чирээ сумын өвс тэжээлийн фонд, Хөвсгөл сумын өвс тэжээлийн фонд, 70 жаргалангийн өвс тэжээлийн фондд бас нэлээдгүй бас өвс бол одоо бэлдсэн байж байгаа. За энэ цаг одоо хүндэрсэн үед одоо манай Алтан чирээгийн өвс тэжээлийн фондноос хойтлын сумдыг хангах, Хөвсгөлийн өвс тэжээлийн фондноос бас уртлын сумдуудыг хангах, за сайн шандын өвс тэжээлийн фондноор бас зэрэгэлдээ одоо сайхан мандах энэ сумдуудыг хангах энэ бэлтгэл ажлыг бас хангаж байна. Дээр нь одоо бид бас тэжээлийг бас нэлээдгүй бэлдсэн. За төв суурин газрын үйлчлэлийн бэлтгэл байдлыг хангахаар бид бас аймгийн засаг даргын 04 тоод албан даалгаврыг бол гарсан. Үндсэндээ манай айраг, өргөн, ихэд, сайн шанд сумын чандмын илчгсэн ийм одоо төвлөрсөн уурын зуухтай ийм газруудын бас одоо нүүрсийг одоо бэлтгэх, олон хоногийн нөөцтэй байх, ихэд сумын одоо нэг уурын зуухыг Орос улбооны одоо улсын одоо шинэ уурын зуухаар бас томголж, за ямар ч гэсэн үйлчлэлийн бэлтгэл байдлыг бас тодорхой өрөөнд бас хангаж чадсан. За өвлийн халаалтыг бидээс Дорногов аймгийн нутаг дэвсгэр дээр 10 сарын 1-ээс эхлүүлээд бас халаалтыг одоо өгсөн байж байгаа. Энэ өвөл бол одоо нэлээдгүй хүүтэн өвөл болно гэж Монгол Улсын засгийн газар болон ус цаг уур шинжилгээний төвөөс гэсэн мэдээж байгаа. Тэгэхээр үйлчлэлт одоо бид нэг сайн бэлтжээж энэ өвлийг бас үнэтэй давах, ялангуяа манай энэ мал аж ахуй эрхэлж байгаа иргэд маань бас энэ өвлийг бас үнэтэй давах энэ одоо болцоо боломжийг одоо бид бас хайж тодорхой хэмжээний хөрөнгө зарж энэ бэлтгэл ажлыг бас нэлээдгүй бас хангаж ажиллаж байна. Ингээд одоо томоохон одоо хийгдсэн ажлуудыг энэ 100 хоногийн хүрээнд хийгдсэн ажлуудыг танилцуулахад бол ийм байж байна. Гэхдээ энэ 100 хоногийн ажилд ороогүй их олон ажлууд бас байж байгаа. За энэ ажлуудыг одоо бид бас цаашдаа хэрэгжүүлээд явна.
ялангуяа одоо Оросын холбооны улсын Ирхүү хотоос бас бид бас найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулж тэндээс бас олон тооны багш нар бас ойрын хугацаанд бас Дорногов аймаг дээр ирж ажиллана. Ялангуяа энэ Дорногов аймгийн орос хэлний багш болон англи хэлний багш нарын мэрэгшүүлэх, тэднийг бас давтан сургах, тэдний бас арга барилыг бас өөрчлөх энэ чиглэлээр бас энэ Ирхүү хоттой бас хамтарч ажиллах хамтын ажиллагааны бас гэрээ бас зурх гэж байна. Мөн одоо Улаан удийн аялал жуулчлалын газартай бид бас хамтарч ажиллах бас гэрээг бас одоо зурх энэ бэлтгэл ажил бас хангагдаад явж байгаа. Яагаад тэгэхээр одоо бид бас ихтгэлт хам гэдэг ийшээгээ одоо манай Дорногов аймаг болон Монгол Улсын иргэд маань явж одоо бас явдаг. Тэгвэл одоо бид Улаан удийн бас энэ Улаан удийн мөрөөд улсын бас энэ аялал жуулчлалын компанитай хамтарч бас энэ хамрын эд хам баян зүрх уул руугаа бас тэдний одоо аялал жуулчлалын төгсөлтэй байгаа иргэдийг бас аялуулах ийм болцоо боломжийг бас ойрын хугацаанд нээж гэрээ одоо байгуулна. Дээр нь Ирээн хоттойгоо дархан муу мөнгөний ошуу Бууд хоттойгоо бас гэрээ байгуулах гээд хамтын ажиллагааны одоо санамж бичгээ бид бас солилцож байна. Хэрвээ одоо солилцоод ингэх юм бол бид 6 сартаа багтаагаад Алтан говийн уртлын талбай дээр нь одоо манай энэ баялаг бүтээгчдийн ингээд одоо олон жил болсон юм хашаа байгаа. Энэ хашааг буулгаач гэсэн одоо тэр хавьд одоо бид бас томоохон хэмжээний соёл амралтын хүрээлэн бас байгуулах. Дээр нь төв саадаа бас шинжлэх. Дээр нь одоо манай энэ танк таван дээр байдаг найз зохистлыг бас өргөгдөх. Энэ ажлыг одоо бас энэ гадны хөрөнгө оруулалт болон найрамдалт хамтын ажиллагаатай энэ улсуудаараа хийлгэхээр санамж бичгээ бол солилцож байна. Эхний ээлжинд манай Ирээн хот болон Бууд хотууд Дорногов аймаг томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг бас хийж өгье. Ялангуяа Дорногов аймгийн гудамж талбай цэцэрлэг түрээлэнг одоо байгуулж өгье гэдэг ийм санамж бичгээ бас ирүүлж байна. Мөн олон жил Дорногов аймгийн нутаг дэвсгэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн манай Цаарт минерал гэдэг компани Дорногов аймагт нэг том бүтээн байгуулалтыг бас хийж өгье гэдэг ийм албан тоо санамж бичгээ бас Дорногов аймагт бас ирүүлсэн байж байна. Тэгээ одоо бид бас аймгийн засаг даргын мөрөн хөтлөл дээр бас зоогдсон байж байгаа кино театраа бариулах уу, имлэгээ бариулах уу гэдэг юм дээр бас ярилцж байна. Мөн одоо манай зүүн баянд олон жил одоо үйл ажиллагаа явуулсан Доншин компани Дорногов аймаг болон зүүн баянд бас нэг томоохон бүтээн байгуулалтыг бас хийж өгье гэдэг бас амлалтаа бас өгж байна. За Дорногов аймгийн нутаг дэвсгэр дээр уул уурхай эхэлж байгаа олон компаниуд бас Дорногов аймгийн бүтээн байгуулалтыг дэмжиж нийлээд одоо Дорногов аймагтай нэг томоохон одоо нүдэнд харагдах, гарт үзэгдэх ийм бүтээн байгуулалтыг хийж өгье гэдэг ийм санамж бичиг, ийм одоо дэмжлэгээ бол өгье гэдгээ бол илэрхийлээд ингээд явж байна. Бид одоо энэ гадны дотны аж ахуйн нэгж байгууллагатай цааш хамтарч ажиллаад дээр нь төрийн байгууллагууд маань нэгдсэн бодлого шийдвэртэй нэгдсэн одоо бас удирдлагатай ингээд явах юм бол нэлээдгүй олон ажлуудыг бол энэ богино хугацаанд бас амжуулж бас болох юм байна гэсэн ийм бодол бас миний хувьд бас төрсэн байж байгаа. Тэгээ энэ бүтээн байгуулалтын ажлуудыг 2017 онд багтаагаад үндсэндээ бол эхлүүлээд ингээд явна гэсэн бодолтой байж байгаа. За төрийн байгууллагуудын бас чадамжийг бас сайжруулах, төрийн байгууллагуудын боловсон хүчнүүдийн одоо мэрэгшүүлэх энэ ажил дээр бас тодорхой ахс дэвшил бол гаргаж явна. Ялангуяа энэ эрүүл мэндийн чиглэлээр сумдад ажиллаж байгаа эмчнэрээ бас давтан сургах, мэрэгшүүлэх, сумдаж ажиллаж байгаа одоо нарийн мэрэгжлийн одоо энэ багш нараа бас бид бас давтан сургах, мэрэгшүүлэх, аймгийн төв дээр одоо ажиллаж байгаа бас энэ боловсрол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бас багш нараа бас давтан сургах, мэрэгшүүлэх тал дээр бас тодорхой ажил бас зохион байгуулна. За төрийн захиргааны байгууллагуудын ажилтнуудыг бас мэрэгшүүлэх, хариуцжуулах энэ ажлыг бас нэлээд дөрвтэй бас зохион байгуулад ингээд явъя гэсэн бодолтой байж байгаа. Сая одоо авилгалтай тэмцэх газар бас Дорногов аймгийн нутаг дэвсгэр дээр бас ирж ажилласан, төрийн байгууллагатай бас уулзсан. За замын үд сумн дээр бас 2 хоног ажиллаад бас ажил нь бол дууссан байж байгаа. За бид бас ойрын хугацаанд төрийн албаны зөвлөлийг бас энэ Дорногов аймагт бас авчирж ажилуулах, ялангуяа энэ төрийн захиргааны албан агчдын ажлын хариуцлага, тэдний одоо мэдлэг чадварыг бас дээшлүүлэх энэ чиглэлээр бас тодорхой ахс дэвшил бас гаргаж бас ажиллах нь бас зүйтэй юм байна гэсэн юм бодолтой байж байгаа. За иргэдтэй бол миний хувьд бол одоо
шууд одоо юу гэдгийг уулзаад учраад явж байгаа. 12 сарын 31 хүртэл одоо Дорногов аймгийн нийт иргэдтэйгээ ямар нэгэн одоо цаг гэж ярихгүйгээр ирсэн хүн болгонтэй нь одоо уулзаад явж байгаа. Түрүү миний тоон үзүүлэлтээр гарсан энэ 100 хоногийн хугацаанд одоо өрөөгөөрөө дамжуулаад 100 гаруй иргэдтэй уулзсан байна. Тэгэхээр одоо бид 12 сарын 30 хүртэл төрийн байгууллагын ажилтнуудтайгаа ч уулзсан. Дээр нь одоо төрийн байгууллагын дарга нартайгаа уулзсан, санаадлаа солилцсон. Иргэдтэйгээ ч бас ингэж уулзаж иргэдийн санаа бодлыг бас авч тэдэн дээр тулгуурлаж бас үйл ажиллагаагаа бас явуулъя гэсэн юм бодолтой байж байгаа. Бид одоо иргэдтэй үйлчлэх, иргэдтэй одоо мэдээлэл өгөх, иргэдийн санал бодлыг одоо тулгуурлаж, иргэдийн оролцоонд тулгуурлаж цаашдынхаа бодлого шийдвэрийг бас гаргаж явна гэсэн юм бодолтой байж байгаа. За баярлалаа.